Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар. MNCD Entertainment үзүүлж байна. Бидний нэг MNCD Entertainment бидний нэг нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Бид цуврал нэвтрүүлгээрээ хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийг амжилттай хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагыг дээдлэн ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хийгээд, тус хуулийн хүрээнд амжилттай хөдөлмөр эрхэлж байгаа үлгэр жишээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар мэдээллийг үзэгч танд хүргэж байгаа билээ. Монголын шилдэг аж ахуйн нэгж оюу толгой компани нийгмийн хариуцлагыг дээдлэн хөдөлмөрийн хуулийн 111-р зүйлийг хэрэгжүүлж хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хамгийн их орлого төвлөрүүлсэн байгууллагуудын нэг юм а. Нийгмийн хариуцлагыг дээдлэгч оюу толгой компанид 10 жилийн өмнө ажилд орсон ундрах бүсгүй өдгөө хүртэл тус байгууллагт амжилттай ажиллаж байна. Ингээд үзэгч та бүхэн оюу толгой компани хамтын ажиллагаа олон нийтэд харилцах хэлцээ мэрэгжилтэн ундрахтай хийсэн ярилцлагад анхаарлаа хандуулно. Мэдээж оюутлогоо компани хүн бүрийн сонирхдаг компани те Монголд тэргүүлэгч уул уурхайн компани тэр дуудаа нийгмийн хариуцлагыг хүрээд те хөгжлийн бэрхшээлтэй болон бусад хүмүүст нэлээх тусалдаг. Яг тэр үед нөгөө нэг яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг яг авахаар хайж байхад нь миний юу яг отгоо би бас ажлын байр айгүй хайж олон газраар явж байгаад тэгээд оюутлогоо компани хүмүүстэй тааралдаа тэгээд ажлын ярилцлаганд ороод тэгээд анх ажилд орж исэн байгаа. Одоо манай компанийн хувьд ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа тулгуур эрхтний бэрхшээлтэй буюу тэрнэртэй хүнд нөгөө нэг ажиллах орчин нөхцөл хамгийн чухал. Яагаад гэвэл хамгийн нэгдүгээрт орц, гарц тэгээд налуу шат тэгээд дээрэс нь ариун цэврийн өрөө гээд бүх юм нь одоо тэгээ бүрэн хүртээмжтэй байж ажилдаа ирж очин тийм нөхцөл бололцоогоор бол бүрэн хангасан. Хамт олонны хувьд гэхээр анханасаа нөгөө нэг яг намайг ингээд яг энгийн хүн шиг хүлээж аваад одоо чи хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг ялгарлагддаг ч юм уу тий арай зөөлөн ханддаг ч юм уу аль ямар ч тийм юм байхгүй яг ингээд нөгөө нэг зүгээр л эрүүл хүнтэй харьцаж байгаа юм шиг ингээд ундрахаа одоо ийм ажил байна. Одоо энийг хийзээ тэрийг тэгж хий гэл яг ингээд эрүүл хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцаж байгаа надад аюу таалагддаг. Хамт олонны хувьд бол мэдээж надаас бас тусалцаа авах юм бас байна. Би ч хамт олноосоо тусалцаа авах юм байна. Мэдээж орц гарцтэй. Тэрэн дээрээч би өөрөө яг ийм нэг харьцааны өндөр соёлтой тийм хамт олонтой байгаад аюу баяртай байдаг. Би болохоор анх ерөөсөө төрснийхаа дараа 8 сартай болоод полимерлит бүрээ халдварцаа гэдэг өвчнөөр өвдөөд тэгээд тухайн үед их хүнд байж байгаад эмч нарын ачаар тийшээ босч ирсэн. Аав ээж манай намайг энгийн хүмүүсийн дунд оруулсан дээргээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн юм уу те тэрний сургуулиар тусгай сургуулиар яваагүй яг жирийн сургуулиар явсан. Би 53 дугаар сургуулийг төгссөн. Яг ингээд багаасаа нэг ангиар ингээд те ангид нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаад тэгээд хүмүүчгээр тухайн ангийн хүүхдүүд ч гэсэн шал ондоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй яаж харьцах вэ? Жишээ нь том ангид ороод тэгэхээр манай ангийн бүх эрэгтэй хүүхдүүд надад яаж туслахыг маш сайн мэддэг. Яг тийм нэг эрүүл энгийн хүмүүстэй ингээд нийгэмд угаасаа анханасаа багаасаа өссөн болохоор тухайн хүмүүс нь ч мэддэг. Би эрүүл хүмүүстэй өөрийнхөө хэрэгцээг надад ийм хэрэгтэй байгаа шүү. Надад ингэж туслаарай гэдгийг яг хэлээд илэрхийлээд сурцсан. Би болохоор нөхөр 2 хүүхэдтэй худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Нэгтлэн бод бүртгэлийн мэргэжлэр төгсөжсэн. Яагаад би эрүүл хүн шиг ажиллаж болохгүй гэж зөндөө олон газраар ажил хайж явж үзчихсэн л та. Чи ингээд хүүдэг нэрөө гэж ядах юм уу? Чи нэрөө Нэгтлэн их юм бол санхүүгийн одоо нэг төрийн байгууллагууд руу явж чадах юм уу ч гэдэг үүтэй хизээж боломжгүй юм өөдөөс нэгтгэх ч юм уу. Тэрийгээ бас сайн судалж үзэж чаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажилдаг тийм байгууллагуудтай хамтарч байгаад ямар хөгжлийн бэрхшээлтэй хүн авбал ямар ажлын байранд маань тохиромжтой байна гэдгийг ярилцаж үзэж байгаад хүмүүсийн авбал бас их зүгээр юм уу гэж бодсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ талаар бас жоохон судалж үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Зүгээр гэртээ хүмүүсийг ингээд гэр орныхныгоо ингээд хараа суух биш
өөрийн гэсэн ажилтай, өөрийн гэсэн орлоготой, тэгээ өөрийн гэсэн хамт олонтой болно гэдэг бол тэр хүлэмжшээлтэй байгаа хүнд зориулж байгаа хамгийн том дэмжлэг гэж би боддог. Ажилд орох мэдээж ялангуяа хүлэмжшээлтэй хүмүүст аюу хэцүү, амаргүй. Гэхдээ тэр болгонд шантрахгүйгээр өөрийгөө зүгээр ойлгуулад тэгээд өөрөө арай хичээгээд мэдээж ажил олгогч маань сайхан ажил гаргаад өглөө хүний өөрийн хичээл зүтгэл маш их хэрэгтэй те 80% ч юм уу хэрэгтэй. Тийм учраас тухайн ажлын байранд хүн орохын тулд өөрөөсөө одоо жишээ нь энгийн хүн бол яаж хичээдгүү тэднээс илүү их хүчин чармаалт тэднээс мэдээж шаардлагатай. Тийм учраас маш их хичээгээд өөрийгөө голохгүйгээр хамгийн гол нь хүч сороод үзэх хэрэгтэй. Хизээж бууд болохгүй шүү л гэж хэлмээр байна. Хүлэмжшээлтэй хүмүүсийг ажилд аваад тэднийг одоо нэг ажлын байраар хангачих юмсан гэсэн олон байгууллагууд байдаг болсон юм шиг санагддаг. Тийм зарууд ч их харагддаг. Тийм учраас хүмүүсийг шантрахгүйгээр тэгээ өөрийгөө дайцлаад өөрийгөө нийгэмд гаргаад тэгээ ийм хүмүүс ингэ байдгийг шүү. Ийм хүн болгон өөр хүн болгон хүлэмжшээлтэй болж болно. Гэхдээ хүн болгон сайхан тэ энгийн амьдрахыг хүсдэг. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд ажиллаад үзэж яагаад болохгүй гэж. Яагаад хичээгээд үзэж болохгүй гэж тэгээ бүгдээрээ чадна гэж би бол бодож байна. Үндэсний шилдэг аж ахуйн нэгж оюу толгой компани зөвхөн 2019 онд 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласнаас 564 нь үндэсний үйлдвэрлэгчид байжээ. Тэдний нэг Батэрдэн Мортхас компанийг үүсгэн байгуулагч үндэсний үйлдвэрлэгч. Тэрээр тулгуур эрхтний бэрхшээлтэй хэдий ч Мортхас компанийг үүсгэн байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар ханган амжилттай ажиллаж байна. Ингээд үзэгч та бүхний анхаарлыг Мортхас компани захирал Батэрдний ярианд хандуулъя. Манай ойлгоход ямар ханган нийлүүлэлт хийдэг вэ гэхээр хүний уурхайн ажилчдын ам хамгаалах хэрэгслийн нурууны бүс буюу багаж ойр зургийн багаж хэрэгслийг бас зүүдэг. Тийм зорилттой энэ бүсийг бид нар ханган нийлүүлэлт хийдэг. Энэ бүсийг ханган нийлүүлэлт хийхийн тулд бид нар тендерт 3-аас 4 компани өрсөлдсөн байна. Тэрэнд манай компани шалгарч гарч ирсэн. Гэхдээ энэ бас бид нэр энэ бүтээгдэхүүнийг хийхин тулд энэ арсын эмээлт дээрээс аваад Монгол шивроо хийхэд арсны угуу үйлдвэрт боловсруулдаг. Энэ арс нь өөрөө ямар боловсруулалттай арс вэ гэхээр ус түлхэгчтэй. Тэгээд чийг даах чадвартай гэсэн үг байхгүй. Дээрээс нь энэ арлыг бас Оросын холбооны усаас захиалж оруулж ирдэг байхгүй энэ арл. За энэ бэхлэгээний хадаас гэдэг эднэр даацсан чанартай байх хэрэгтэй байхгүй. Эдрийг солонгос улсаас захиалж оруулж ирдэг. Ийм байдлаар ажиллаж иж бид нар энэ бүсийг гаргаж ирж байгаа. Би Бамгай аймгийн Зүүнбай хотод 72 онд төрсэн. Тэгээд 95 онд Ослын улмаас өөрийн баруун хөлөө тайралт хийгээд тэрнээс хойш гэртээ байж байгаа. Тэгээд 99 оноос хойш гэр бүл рүүмтэйгээ найзынхаа сахин куртгийг байдаг байсан. Тэгээ 2007 оноос эхлээд өөр юм гэсэн бүтээгдэхүүнтэй болоо гэх. Тэгээ сахин куртгээ болоод гар урлын чиглэл рүү орсон л да. 2010 онд ерөөсөө яг өөр юм гэсэн брэнд нэртэй болъё гэдэг үүднээс Мортас гэдэг нэрийг гаргаж ирсэн. Мортас гэдэг нэр минь өөрөө бас утгатай л да. Монгол хүн моройд эдлэн хас тэмдэг чинь бас нэг цаанаа утгатай байдаг. Тийм утгаараа ерөнхийдөө бол Мортас гэдэг нэрийг гаргаж ирээ. За яг одоогор бол үндсэн манайх 3 яг нийгмийн даатгалаар төлөөд ажиллаа хийгээ явж байгаа 3 хүн. Нэг нь манай гэр бүлийн хүн байна. Тэгээд 2 охин баг. Тэр 2 охины нэг нь бол сонсголын бэрхшээлтэй. Миний зүгээр одоо яг баримталдаг зарчим гэхэлэр энэ брендийн шошго байж байгаа. Энэ дотор Мортхас Монголын лидерүүд Монголиа гэж. Энэ Монголиа гэдэг нэр ямар утгатай вэ те? Энэ болгоныг би ер нь бол яг зөвөр ажилдаг хүмүүстэй бүгдэнд нь хэлдэг байхгүй. Би бол явандаа гадаадад гаргана гэсэн зорилготойгоор явж байгаа миний. Нэвтрүүлгийн маань 2 дахь зочин Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрүүл мэнд нийгмийн ухааны тэнхимийн багш Ахилис Монголиа төрийн бас байгууллагын тэргүүн Саран Чулуун. Тэр бээр 2005 оноос өдгөө хүртэл Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багшаар ажиллаж байна.
2007 оноос Израилийн еврейн их сургуульд тэтгэлгээр суралцаж нийгмийн эрүүл мэндийн магистрийн зэрэг хамгаалсан. 2013-аас 14 онд Сорсын сангийн хөтөлбөрт хамрагдан Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэрэгжил дээшлүүлсэн. 2016 оноос Италийн Трентин хотод төвтэй дрем төсөлд хамрагдаж докторантурт суралцж байгаа юм а. Ингээд ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Саран Чулуунтай хийсэн ярилцлагад анхаарлаа хандуулна. Би ээж, би бас эхнэр, би бас хиймэл хүлтэй марафонч. Тэгээ би нийгмийн ажилтны мэргэжилтэй юм хүн байна. Миний хувьд болохоор 16 наснаас насанд хүрээгүй байхдаа одоо 25 дараа нэг хөлөө тайруулсан. Тэгээд тийм учраас тухайн үед нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг улсаас хэрэг ихтэй сургалт тэмцсэн бол одоо их сургуулийн төлбөрөөр төлдөг ийм журам байсан. Тэгээд яг Монгол Улсын их сургуулийн нийгмийн ажилтны мэргэжилээр төгсөөд 2005 онд төгсөөд тэгээд 4 онд буюу 3 дахь курсын оюутан багтаа эрдэм шинжилгээний хуралд оролцохоор анагаахын одоо хуралд оролцохоор ирж ирсэн. Тэгэхэд бол анагаахын шинжилгээ ухааны сургуульд одоо бидний хэлдгээр ашуус төр те нийгмийн ажилтан гэдэг юм яг нэгдэж байгаа юм байна гэдэг сургуулийг сонсч ирсэн. Тэгээ ихтгэл тавиад 2 дугаар ирэнд орчихсон байхгүй оюутан багтаа. Тэгээд тэр үед одоогийн багш нар захирлууд энэ төр бас хурал шүүгээд ингэж байжсэн. Чи сургуулаа төгсгөөрөө манай сургуульд ирээрээ бид нар яг чам шиг юм мэрэгчлэр сурж байгаа хүнийг багшаар ажилд авах ийм анги сургууль нэгж байгаа шүү гэж хэлжсэн. Тэгээд 4 дахь курс төгсөж ирээд шалгалт өгөөд тэгээд хангахад 2005 онд ажилд орчихсон багшаар. Миний хувьд их олон судалгаанд оролцож ирсэн. Олон улсын захиалга судалгаа, олон улсын төслүүд, эрүүл мэндийн яам, дэлхийн банк тэгэл маш олон төслүүд дээр судалгааны багийн гишүүн болоод ингэж ажиллаж явцдаг. Тэгэхээр анагаахад ажилласны одоо давуу тал гэдэг юм гэх юм бол мэрэгжлийн хувьд судалгааны одоо хувьд бол маш их зүйлээ сурсан. Нөгөө талаасаа бол энэ байгууллагад ороод 2010 онд ерөөдөө ажиллаж байгаа явж байгаад бас тантай болсон. Тэгээд хүүхэдтэй болсон. Ерөөдөө энэ ингээд миний одоо оюутны ширээнээс босоод одоо өнөөдөр хүртэл амьдралын замнуудыг амгаахтай холбоотой байхгүй юусаа. Гадаадд буюу Америкт очиод тэгээ Израильд очиод яг энэ Америк Израиль энэ ч юм бол их дайм болж байгаа улс орн учраас хүмүүс маш залуугаар хөгжлийн бэрхшээлтэй болдог юм байна л да. Тэгээд би тэрийг бүр одоо Америкт ялангуяа Нью-Йоркод очиод тэнд би над чиг ингээ хөлгөн хүмүүс энд ингээ байдаг юм байна. Гэхдээ эдгээр бол над чиг хөлөөсөө ичдэг юм байна гэдгийг бол ойлгосон. Гэтэл Монголд бол тэгдэггүй яагаад би жишээлбэл Монголд 13 настай жоохон хүн бахта хөлөд хариулаад тэгээд Монголын протез бол маш их юм тухайн үед их тийм хүнд жинтэй том энэ төр үзмж муухай байсан байхгүй. Тэгэхээр тэрийг ингээ ил гаргаад зуны цагаар явах энэ төр эсвэл сандал өмсөх юм эсвэл барин өмд өмсөх юм боломж байсан. За тэр төвл палажин төр бодоод ширгүү. Тэгээд яг тэр Америкт очиод нэг жил би Нью-Йоркод амьдрахад бол тэндээс одоо энэ Ахиллес гэдэг төрөмс байгууллага байгаа. Яг Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спортоор дамжуулан нийгэмшүүлж өөртөө ихтэй байдлаар дэмждэг энэ байгууллагын яг төв офис хүмүүстэй танилцсан маш самсргүй учирлаар эргэж ирээд хүмүүсийг өөртөө яавал хүн өөртөө ичихгүй байх юм гэхээр хүн өөртөө ихтэй байх хэрэгтэй. Би чи өөрөө бүхэл бүтэн нэг хүн те надад өөр юм гэсэн үнцэн байгаа. Би чи өөрөө хин нэгний хайртай охин, хин нэгний хайртай эмэгтэй, хин нэгний хайртай ээж, те хин нэгний хайртай эгч байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө тэр нөгөө би даасан хүн гэдгээ ойлгож бодоод ирэхээр хүн юу ядг юм бэлээ. Ичид зовох. Тэгээд одоо би яагаад хүлгүй байхсаа яач шаардлагагүй гэдэг бодлоо ер нь тэр Нью-Йоркод их бүрэлдсэн. Нью-Йоркод байхдаа одоо энэ бодол төрсэн гэсэн. За тэгээд энийг Монголд ирээд Монголд байгаа хүмүүс зориулж энэ бодлыг төрүүлэе гэж спортоор дамжуулж ер нь төрүүлэе гэж батсан. За тэгээд хүнийг ингэдэг штэ. За чи өөртөө итэг гэл коннот орчингууд хүн окей гэл өөртөө итгэлтэй болохгүйсэ тий. Энэ хүмүүс тэр клубдээ өөрөө одоо энэ хамт олонч буюу нийгэмшиж эхэлчихнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрэс нь маш хурдан болж эхэлдэг. Одоо 5 км-ийг жишээлбэл 50 минут гүйдэг байсан хүн 3 сар бэлтгэж ирэхлээр 5 км-ийг одоо 30 минутаар гүйдэг болох. Тэгэхээр бидний яадаг вэ тэр хүмүүсээ олон улсын том тэмцээнүүдэд сойдог. Тэгвэл дэлхийн том марафонууд сойдог. Дэлхийн одоо Нью-Йоркийн, Берлинигээд яг мэрэгжлийн марафончдын хувьд мөрөөдөд тэр болгон орж чаддаггүй том марафонуудад хөгжлөмжлөлтөй хүмүүсийг бид нар давуу ихээр оруулдаг байхгүй ахилс өөрөө. Тэгээд өнгөрсөн одоо 2014 онд хамгийн анх би өөрөө Нью-Йоркийн марафонд их манлагаа залуутай явснаас хойш бид нар жил болгон манай одоо тэр марафонд орж 42 км гүйж дуусгадаг хөгжлөмжлөлтөй хүний тоо бараг одоо арифметик прогрессор өссөн байгаа.
эхний жил 2 хүн явсан бол дараагийн жил шууд 5 6 тэгэл 13 дөрөв бол одоо энэ жил бол бид 40 хүнтэй одоо бэлтгэл хийхээр ингээд төлөвлөсөн байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдээрээ тэр харааны бэрхшээлтэй хүн бол манад одоо гүгэд дуусж байгаа 3 хүн байна. За сонсголын бэрхшээлтэй 2 хүн байна. Манад ингээд гарны төрөлхийн одоо дутуу хөгжилтэй хүмүүс бас байна. За одоо хөдөө мал дээр ингэж байж байгаад хөл гараа гэмтээцэн те тэгээ олон жилд ямар ч нөгөө засвар хийгээгүй тэр чиглэлээр идэгцэн хүмүүс ч бас байна те. Сэтгцэн эмгэгийн асуудалтай хүмүүс бас байна. Хүмүүст хэлхийг хүсэж байгаа 2 зүйл байдаг. Нэгдүгээр нь болохоор тэр өөртөө ихтэй байдал гэдэг зүйл байгаа. Тэгэхээр одоо хэрэв таны хүүхэд, таны гэр бүлийн хэн нэгэн хүн те ямар нэгэн одоо өвчин эмгэгэр ч юм уу гинт ослоос ч юм уу болоод ямар нэг идэрхний алдаж болно. Хөдөлмөрийн чадваргүй болж болно. Энэ нь нүдэнд харагдах байдлаар тэр хүн одоо эвдэрчлэх гэсэн үг бие бариад эвдэрчдэг. Энэ эвдэрлийг бол засаж болно. Эмнэлгийн аргаар эмчилгээ энэ тарыг засаж болно. Энийгээ дагаад энээсээ 3 дахин хүн юм эвдэрдэг. Тэр нь тэрхэн өмнө зүрх сэтгэл нь эвдэрсэн гэдэг. Тэгээ энийг нь засахын тулд эргүүлээд нөхөө ихлээр харагддаггүй учраас хэр их гэмтсэн бид нар харж чаддаггүй байхгүй. Тэгэхээр хүн ингээд хараад ямар нэгэн байдлаар энэ хүн өвдсөн, ямар нэгэн байдлаар хүн гэмтсэн бол те бид нар тэр сэтгэл санаанд давхар тэрнээс 3 дахин хүн тусч байгаа гэж бодож бид нар харилцаж те үйл ажиллагаандаа энийгээ бодож ингэж явах хэрэгтэй. Нөгөө талаасаа манай Монгол хоёр дахь хэлэх гээд байгаа зүйл нь монголчууд маань өөрсдөө жоохон гүргэр штэ. Одоо би гүргэрл ажиллах багтаа. Баргийн асуудал дээр ингээд хүнд муугаа үзүүл чинь би яад ингээд даваад гарна эсвэл нуусаар байгаад архинд орчдөг ч юм уу те. Нуусаар байгаад ингээд донтчдөг. Тэгэхээр энэ асуудал дээр өөрсдөө бас битээ ингэж юу байгаа ч те өөрсдөө ингэж төгжиж татгшоо байгаа ч гэж хэлэх юм байхгүй. Би энэ дээр өөрийгөө одоо сурчлах гал ингэж хизэж ярьдгүй. Энийг ярихаар өөр гэртээ сууж байгаа нэг хүн сонсдог л байхгүй. Сонсоод ингээд сонсонгуудаа нэрээ тийм дээ гэж бодоод хүү ялаа би клуб байл орё би тийм байв нэгтий гэдэг ингээд өөрийгөө үнэлэхэд туслаа. Тэгэхээр та юу олж авч те өвчин завдан ямар нэгэн асуудал олж авах одоо нэр өвгтөөс те өвдсөн байгаа тэрийг айж ичгүй ярих хэрэгтэй. Ажилд авахтаа ч гэсэндээ шинээр ажил орох гэж байгаа хүн бол айцтай л байгаа те. Тэгэхээр тэр хүмүүсийг ажиллахын тулд тохиргоо хийж өгөх хэрэгтэй. Өөрөө чинь ажлаасаа их би яаж туслах вэ? Тэгэхээр өөртөө сайн хийж ойлгох юм бол эргүүлээд ажил олгогч нь бас их сайн ойлгох юм. Тэр энийг хэлмээр байгаа юм да. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн боловсролын асуудал эрхэлсэн дэд захирал энэ Сүмбэр зул. Сарын чулуун маань өөрөө зүйтгэлтэй даруй төлөв ажилд махруу янз бүрийн тийм бэрхшээл зовлон тоочод байдаггүй. Яг л бид нар анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нартай ямар шаардлага тавьдгүй тэр бүгдийг л тавьдаг. Яг тэр шаардлагын биелүүлээр манай багш нар орж ирсэн юм хүн. Бид нар Израилийн Хадаса Брауны сургуультай хамтдаа ажиллагатай тэнд багш нараа бэлтгэдэг. Дэлхийд нэрд гарсан Теодор Тульчинский гэж эрдэмтэн манай одоо очсон багш нарт хичээл заадаг юм байсан. Тэр хүн ч бас үлдэн ирсэн. Тэгээ ярилцж байхад бас сарын чулууны манаас тэр махруу дайчин энэ чанаруудыг нэлж ярьдаг байсан. Сарын чулуун манаас тэр нэг Америкт бас нэг марафонд оролцсон гэдэг. Тэгээд тэр үеэс ихтэй сарын чулууны чинь би одоо бүр биширсэн гэдэг. Яасан гэхээр тэр одоо үндэсний цэцэрлэг төрөлд тэнд одоо тэр том тойргоор нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд өглөө цуглаад ингээд гүйдэг юм байсан. Намаа нэг удаа ирээч гээд тэгээд би яваад очив. Тэгэхэд нөгөө сарын чулуун маань нөгөө гүйдэг хүлээ хийцэн. Тэгээд юу гайхчихсан байхгүй юу? Юу сарын чулуун ч одоо ийм хүн байсан юм аа гэж. Хүн өөрийгөө дайчилж чадвал юу ч гэсэн хийх юм байна гэдэг сарын чулуунаас би олж харсан байна. Тийм ч нөгөө сарын чулуун маань харахж байдаг. Бидний нэг нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч танд хүрлээ. Бидний бэлтгэн хүргэж байгаа цуврал нэвтрүүлгийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг ажил олгогч нарт хүргэх. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх урам зоригийг бадрахад оршиж байгаамаа. Бидний нэг нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авч тухлан сууж таалан болгоосон үзэгч танд баярлалаа. Бидний нэг нэвтрүүлэг. Продюсер Им Баясгалан, сэтгүүлч Б Дэлгэр Цэцэг, найруулагч Ё Отгон болд, эвлүүлэгч Г Баасанжов, жолооч Ц Ган Зориг. MNCD Entertainment 2020 он